Учирлыг бол юу яагаад байгаа юм л да. Нөгөө өөрөө бүх сайдаа томилж чадаагүй гэдгийг нь улс даяараа дэлхийн нийтээрээ бүр харчлаа шүү дээ. Тэгээд энэ зарим нэг хэсэг дотор нэг би яг тэр сайдаа томилдог бүрэлдэхүүнээ баталж байгаа тэр өдөр нь хэлж юм бас нэг лайв хийгээд. Одоо яг энэний өмнөх тэр хувийн эмнэлэгтэй хүн байх юм бол битгий янгаахын одоо сайдаар эрүүл мэндийн сайдаар тавиарай. За хувийн сургуультай хүн байх юм бол боловсролын сайдаар битгий тавиарай гэх мэтчлэн. За энэ зам тээврийн сайд Борхуугийн дэлгэр сайхан гэж нөхөр байна. Энийг бол одоо Монголын төмөр зам одоо энэ ачаа тээвэр за тэгээд төмөрлөгч гэдэг юм уу энэ хэсэгт магнат болчихсон шүү дээ. Тэгээ энэ нэг битгий тавиарай гэдэг уг нь ингээд лайвтсан. Гэхдээ ерөнхий сайд нь харсан үг мэдэхгүй. Тэгээ энэ удаад ерөнхий сайдаа энэ бүрэлдэхүүн дотроос яалтчгүй энэ Борхуугийн дэлгэр сайхан гэдэг хүнээр сэдв болгож энэ ашиг сонирхлын зөрчил гэдгийг ярмаар байна. Бидний чинь ингээд ярихгүй болохоор бүх юм болоод байгаа юм шиг ийм байдлаар хандаад байна. Тэгэхээр энэ дэлгэр сайхан гэж нөхрөө одоо энэ хэн ямар ахнар нь чигсэн энэ засгийн газрын бүрэлдэхүүнд хүчээрл чигч байгаа шүү дээ. Энэ жишээ нь төмөр зам дээр бол энэ хүн магнат болцсон байхгүй юу? Төмөр замыг бол үндсэндээ хувьдаа өөрөө маш том төмөр замтай. За тэгээд одоо миний сонссноор бол би одоо авилгал тэмцэх газартаас хандъя гэж бодож байна. Улс одоо нэг юм 5 вагоныг төмөрлөгийг ингээ гаргадаг гэж бодъё л да өдөртөө. Тэгэхэд тэрний 2-3 нөхрийн хувийнх нь юм гарч байна гэж сонслоо. Энийг авилгал тэмцэх газар нэг шалгамаар байна. Энэ бол одоо нөгөө шүгэл үлээн гэдэг үүднээс хэлээд нь шүү дээ. Цаана дархны төмөрлөг, бор өндөр гэд энэ төмөрлөгийнхэн чинь улсын үйлдвэрийнх нь нөгөө ямаа зараад одоо гаргах гэхлээр аврагын хувийнх нь юм шахуулаад байдаг гэж сонслоо. Өөрөө тээвэр эрхэлдэг хүн сайд болж болохгүй гэдэг нь энэ үнэнч бай худлаач шууд ингээд харлага төрүүлж байгаа байхгүй. Амар уу. 5 вагоны 2 нэм үү. За нэг нь гаргал л дээ. Нэг нь гарахад л ашиг сонирхлын зурч шүү дээ. Сайд хүн өөрийнхөө удирдах байгаа салбар тэр дундаа төмөр зам энтрийг бол тэгээд гаргахгүй байгаа шүү дээ нар ч. Тэгэл хоёухаа юмнуудыг гаргаад байдаг. Улсын төсөв бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлээд байгаа бидний өмч чинь гарахгүй байгаад байдаг гэх мэтлээ. Ийм хардлагууд үүснэ. Тэгэхээр ийм илт цагаан биднийг дээрлэхэд байгаа ийм нөхдүүдээс салъя. Би энэ Борхуугийн дэлгэр сайхан гэдэг нөхрийг бол мэдэхгүй юм. Би нүүр тулж үзэж байгаагүй. Ерөнхийдөө тэр цагаан ад руу би нэг яваад бичлэг хийсэн шүү дээ. Тэнд бол тэр чи одоо 3 хоног очролж яаж нүүрсээ гаргадаг гэдэг шүү дээ. Тэр нөхцөл байдлуудыг хараад энэ яагаад 10 терминал ажиллах ёстой юм дээр 3-4хэн терминал нь ажиллаад идэх. Цаана ингээд 6 терминал нь хоосон байгаад идэх ингээд би тэр AGV энтер гэдэг юмнуудыг харсан. За тэгээд нэг засмал зам барьчаад байдаг. Нөгөө засмал замын улс аавна гэхлээр нөгөө компани авчих. Энийг ингээд замаа нэ. Гэхдээ гол асуудал нь юугаа гаргаач энэ замынхаа асуудлыг оруулаач. Одоо юу нөгөө хүлээж авч байгаа шүү дээ улсын комисс ажиллаа. Тэр улсын комиссаа хүлээгээд авчаач. Тэгэхээр энэ улсын комиссийн Борхуугийн дэлгэр сайхан оруулдаг юм байна. Тэгээ бүгдээрээ тэнд ингээ гацаастай 150-60 км болцсон байна гинэ нөгөө ачаа дээрч. Тэгэхээр энийг ч одоо яах ёстой юм бэ нөхдөв. Нэг ийм том эзэнтэй төрөө өөрөө барьждаг, хувийнхаа ямыг өөрөө барьждаг. За тэгээ би бүр хов сонслоо. Тэгээ хов сонсоод ховыг нь жоохон лавлаад исэн чи энэ чинь тэр нэг урталт нэг компани үйл ажиллагаа явуулаад байгаа. Тэр үйл ажиллагаа явуулаад байгаа компани нөхөртэй нэг 200 ширхэг вагон гэрээ авч оруулаад, гэрээ хийгээд оруулаад тэгээ 200 вагоныг ашиглаж байгаа. Тэгээд мөнгө өгөхгүй болохоор нөгөө компани татчихсан юм байна л та.
Тэгэн гоо тэрэндээ ус санаад идэв юм уу? Яад юм би одоо тэрийг мэдэхгүй. Тэрийг бас дэлгэрэнгүй мэдэхгүй. Энэ ингээд хувийн бизнесийн салбарт нэг хамтрагчтай байсан, бизнес хийсэн, болсон гэх мэт зүйл чинь дандаа ашиг сонирхлын зөрчил болчиход байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нийтийн албанд хинч бай, тийм хувийн ашиг сонирхолгүй хүн ажиллах ёстой. Тэр дундаа салбарын сайд хийж байгаа хүн болвол хувийнхаа бизнесийг хийхгүй байх ёстой. Хэн нэгэн ах トゥ гээрээ дамжуулаад юм уу, эсвэл найз нөхдөөрөө дамжуулаад бизнес хийгээгүй шууд өөрийнхөө хувийн юмыг хийж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэ хууль гэж байна уу? Авилгатай тэмцэх газрын дарга Даштава байлаа. Тэр хүн байна уу Монголд? Ойд Даштава гэж хүн байдаг бол энд нэг Монголын нэг мухрын хуульч өөрийг чинь ажиллаа хийгээч гэж сануулад ах юм. Энд чи биднийг арай дээрлэхэд байгаа юм шүү. Тэгээ авилгын индекс тэрийгэ бууруулна гэж ямар юм яриад байгаа юм бэ? Энэ маш ойлгомжтой. За тэгээ сая нэг харбины гэрээ гэдэг юмыг ерөөсөө ил болгоод энийг ингээд хилэлцъя гэд. Улсын их хурлын зарим гишүүд нь ингээд санаачлаад улсын их хурлаар орлоо. Тэгсэн чинь Борхогийн дэлгэр сайхан гэдэг нь энэ бол болохгүй. Энийг ингээд задлаад олон нийт үзэх юм бол уг нь үндсэн хуульдаа бид нар чинь энэ байгалийн баялагаас олж байгаа ашиг энэ юмнуудаа мэдэх хэрэгтэй байхгүй да. Гэтэл тэрийг нь бүр хориглоод энэ нууцлд авсан харбины гэрээ гэдэг байгаа. Тэр харбины гэрээг үзүүлэхгүй. Энийг ингээд нийтэд дийлэх юм бол хятад хилээ хаана гисэн гэдэг. Ингээд ийм чуулган дээр улсын их хурл дээр сэтгүүлч нарч гэдэг юм ярьсан. Тэгсэн чинь хамгийн инээдтэй дараа нь хятадын талаас одоо элчин сайд яа манайх тийм юм яриаггүй шүү. Уучлаарай тийм байхгүй шүү гэд ингээд хэлчих чинь тийм үү? Элчин сайдын сайд нь өөрөө ингээд. Тэгээд энэ ч одоо хаашаа юм бэ? Хэрвээ үнэхээр тийм нөхцөл байдал байдаг бол энэ ч улсын хурлч өөрөө хаалттай хуралдаа. За ийм юм болж байна. Үндэсний аюулгүй байдал ийм юмд ингээ холбоотой байна. Гадаад бодлогод ийм холбоотой байна гэдээ ингээ ярьж болдгоо юм уу? Энэ нэг тонгоцсон нэг нөхөртэй боллоо. Дэлгэр сайхан гэдэг. Уучлаарай ахаа би таныг танихгүй маа. Гэхдээ энэ удаад бол энэ нийгэмд ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ гэдэг дээр энэ жишээ гаргахаар таныг ярихаас өөр арга алга байна. За мөн мэдээж биений энэ үйлчилгээ үзүүлж байгаа компани энэ зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байгаа энэ одоо бид нар ч өмгөөл хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энтэй ингээ холбогдоод сонсохоор таны чинь бас л янз бүрийн хүмүүс янз бүрээр ярьж шүү. Өө наа дэлгэр сайхан гэдэг чинь өстө жинхэнэ амар ноён байхгүй л гэдэг. Одоо Монголын хаан болцсон би нэг хаан гээд хаантан Монголд байна уу гэдгийсэн чинь та чинь жинхэнэ хаантан юм шүү дээ энэ зам тээврийн салбартаа. Монгол иргэний ардчсан нийгэмтэй нэг ийм хаан мааныг ашиг сонирхлын зөрчилтэй ичгнүүргүүгээр энэ салбартаа ажиллаж байгаа улсуудыг бол ингээ бай бай гэж явуулах хэрэгтэй байхгүй. Цэцэд өгье. Үндсэн хуулийн цэцэд. Харбины гэрээ энтер гэдгийг ярьсан үний юм уу, худлаа юм уу, ингэж өөрөө ярьсныгаа нотлох юм уу, хаалтаа уралдах байсан юм уу, нээлттэй уралдах байсан юм уу, тангаргаасаа зөрчсөн юм уу гэд ингээд нэг явна штэ. Сая ерөнхийлөгчөөс өссөн нөгөө нэг их хурлын гишүүний ёс зүйн асуудал, тангаргаасаа зөрчсөн асуудал нэг хууль нэг хэсэг божигнлаа штэ сая яриад. За одоо тэгвэл дэлгэр сайхан гэдэг хүний жишээн дээр ард түмэн харж яхад яаж шийддгийг та нар харъя. Энэ одоо намдаа би ч өөр ардын намын гишүүн л тийм. Намд одоо ингээ сонгуульд нь их мөнгө өгсөн байдаг юм уу? Тэгээд өөрийнхөө дураар уйлран одоо ингээ битгэртлээ энэ сайдын судлалыг хашддаг юм уу? Хэзээ энэ Монгол улсын хүнд өртөө болчихсон юм. Бид нар жижиг сажиг дээр богоо оруулж ирээл богоо оруулж ирсэн залуучуудыг ингээд ер нь ингээд шатдгийн байна л да энэ чи өөрөө том магнат учраас тэр бизнесийн тухай чинь би юм яриаггүй шүү. Хувийнхаа бизнест яаж одоо стратеги боловсруулаад яаж явдаг энэ төр чинь би бол огт яриаггүй. Мөн үү?
Би төрийн сайд, хувийн бизнес, хувийн эрх ашигаа хэрхэн яаж холж байгаа тухай л ярина. Авилгатай тэмцэх газрынхаа өдөр төмөрлөгийн 5 вагон гарлаа гэж бодоход хэдэн дэлгэр сайхны вагон гардгийн бай, хувийнх нь вагон. Хэдэн улсынхан гарах гад тэр дотор багтах гад зовж идэгюм бай. Машингийн биз дээ. Та нар зүгээр энийг ингээд бой гэвэл ингээд зүгээр боогоол хайчих шүү дээ. Би одоо маргааш хичээлтэй арай амжихгүй бах. Нөгөөдрөөс энэ сэтгүүлч нар болдог бол би нэг цаг зарлаа авилгын тэмцэх газрын гадаа очиод би энэ хүнийг авилгын тэмцэх газарт өгье. Шаардлагатай бол үндсэн хуулийн цэцтээр би очиод за энэ үндсэн хуулийг ингэж зөрчсөн байна гэд өгье. Та нар үндсэн хууль дээр ингэж заасныхаа дагуу үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу засгийн газрын гишүүн үндсэн хууль зөрчсөн хэсэг талаар дүгнэлт гаргаач гэд би бас өгье. Мөн үү? Авилгатай тэмцэх газар за ингээд мэдээж энэ улс хоорондын асуудлуудыг ярьсан юм чинь тагнуулын ерөнхий газрын бас өгж болно. Харин би нэг ирээ гэж яг юугаа яриад юугаа нууцлчаад тэгээд хятадууд одоо манай хөлийг хаана гэсэн гэтэл үгүй гэсэн гээд энэ энтрийг бас шалгах хэрэгтэй. Ерөнхий прокурор Жаргал сайхан хэрэгээ энэ асуудлуудаа хянаач бид нарыг чинь доромжлоод байна шүү дээ. Нүүрлүү нулимаад байна шүү дээ. Хувийнхаа юмнуудаар ингээд улсын ямыг улсын хэрэг ашигтай холиол. За тэр баяр цогтын хэрэг ардчсан намын баяр цогтын дээд шүүхийн шийдвэр нь ил болоотох. Одоо энэ нэг нууцын зэрэглэлээс гаргаад хууль гаргах юм гэсэн. Энэ баяр цогтой дэлгэр сайхан ямар холбоотой яаж гүйж явсан юм? Би мэдмээр байна, үзмээр байна тэр шүүхийн шийдвэрийг. Олон түмэнд уншиж үзүүлмээр байна. Өөр дээрээ баахан дайсан татлаа матлаа гэж хүмүүс айж ах шүү найз нөхөд. Тэр хамаагүй энэ тэнд явж байгаад хүн элдв янзаар дээрлэхэд ингэж явал одоо тэгээд яах вэ? Миний. Гэхдээ би чинь тангараг хөргсөн хуульч юм багхгүй. Зарим үед ингээ нэг энэ уур бухимдал элдв янзын юмнаас ч ийм байдлаар л гарч штэ. Би өөрөө нөгөө нэг энэ чинь ингээд хичээлийн заадаг элдв янзын юм хийдэг учраас ингээд өдөр болгон нэг малчин хүн гараад малынхаа ажлыг хийдэг ч юм уу эсвэл хэн нэгэн инженер ч юм уу хэн нэгэн жолооч ингээд нэг хийдэг ажлыг чинь та нар ингээд буруу хийх гээд байвал хүүе эн чинь ингээд буруу штайг хэлмээр санагддаг үстэй. Энд чинь миний өдөр тутмын хийдэг ажил заадаг хичээл багхгүй да. Энэ авилгал эрх ашиг элдв янзын юмар чинь би ингээд өөрөө ингээд уншаал шүүгийн шийдвэр мэдэр ингээд хэлмээр санагдаад ах юм аа. Мөн үү? За тэгээ бүгдээрээ харцгаая. Хуулийн байгууллагад хэрхэн яаж ажиллах нь вэ? За Монгол улсын ерөнхий сайд учрал бол угаасаа танд бол бүх ирэх бий. Таныг шахаад энэ хүнийг одоо заавал сайдаар уйлруул энэ бол ингээд битгэртлээ сайд хийх ёстой хөө юм а гэж таныг ухуулсан хүмүүс байдаг бол эн чинь болохгүй юм байна штэ гэд миний энэ лайвыг үзүүл. Үнэхээр эн чинь сайд хиймээр байгаа бол тэр барилгын сайд хийлэг нөхрийг. Зам тээврийн сайд бол биш шүү. Энийг хэлэх гэсэн. За тэгээд дэлгэр сайхангаа элдв янзын бизнес хийсээр хагаад бүр тогтцсон хүн ямар нэг юм дөжөрчихсөн хүн байлгүй дээ. Баахан хуучин цагдаагийн дарга нартай хамт ажиллаад л ингээд л явж идэг, найз нөхөрлөл явж идэг байлгүй. Миний бодож байгаагаар ийм л байна. Авилгатай тэмцэе бүгдээрээ монголчуудаа. Манийхаа ингээ хэлж байгаа юмд ингээд анхаарал ингээд агаас гадна энэ бол яг вэ нэг ганц сайд. Энэ ганц сайд бол угаасаа огцорчин. Амархан огцорчин. Би дахиад хэлье. 7 хоног болгоныхаа яриа болгон дээр би 3 ямыг сануулъя гэж хэлсэн тийм үү. Монгол улс хизээ авилгалаас салах бай.
ерөнхий прокурор гэдэг байгаа энэ прокурорын тогтолцоо, энэ босоо тогтолцоо гэдэг зүйлээ халж ээж бид нар авилгалаас салнаа. Улс төрийн намын тухай хуулиа өөрчилж ээж бид авилгалаас салнаа. Сонгуулийн тухай хуулиа өөрчилж байж бид авилгалаас салнаа. Энийг бид шахаж шаардахгүй болвол хайрын сайхан энэ Батбуян итгэл хайрын сайхан эх орнын сүрч байна. Яг үнэ хайрын сайхан эх орнын сүрч шүү дээ. Эдэнтэй эдэнгүй амьдраад явах чадвартай малчин тариачин одоо хуучин хэлгээр хэлээ. Жолооч энэ бизнес эрхэлж байгаа энэ онлайн шоп юу гэдгийг дэлгүүр мэлгүүр энэ зам засж байгаа залуучууд хог цэвэрлж байгаа үйлчлэгч юу гэдгийг энэ хүмүүс чинь та наргүй амьдрч штэ. Битгэртлээ сайд хийх ийм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр шударгын ёс гэж нэг юм байдгийн бол биднэрт ядаж нэг цочил харуулад өглөө. Бүр ингэж хэлэх үг олдохгүй бид нар тэгээд энэ чинь нөгөө бүгдээр нэг юм айцтай жагсаад суглаад ингэж яа гэхлээр нөгөө 7 сарын 1 ингээ нэг зүрхэн туурчихсан. За тэгээд нодон жишээн дээр оюун эрднийг яасан. Огцрох амархан гэж огцруулаад одоо яг аваа хийчих юм байх гэсэн чинь. Одоо тэр оюун эрднийг хий. Одоо тэр шүүхэн мөхөн нотлох баримтанд цуглчдаг бол. Та нар би прокурор мөрдөнгийнх нь би мэдэн штэ би та нарыг. Та нар ингээл олон бүрэлдэхүүнээр гаргаад 1 сарын дотор хэрэг боовол бооч штэ. Бооч штэ та нар. Гэтэл яагаад ингээ бүтэн жил болуулаад нөгөөх нь тэнд л улс төрийн тоглолтууд акц хийгээл ингээл яваад. Хийлдэ одоо. Би одоо зөндөө юм ярмаар байна. Гэхдээ энэ удаад сайдыг хэрхэн огцруулдаг вэ гэдгийг бүгдээрээ үзцгээе. Монгол улсад авилгалгүй байж ээж бид ирээдүйн олон асуудлуудаа ярилцсанаа. Тэргүүний хулгайч, тэргүүний ноён, тэргүүний хаан, могой өөр яадгийн энэ олон юмнуудыг зайлуулцгаая. Магадгүй шоронд хийх гээд байгаа юм биш үү энэ дэлгэр сайхны чинь. Зүгээр л энгийн зүйл. Сайдаас нь огцруулаад өгөө. Бидэнд харуул. Бидэнд ийм ашиг сонирхол гэж юм байдгийн байна. Ийм хуультай юм байна. Энэ нөрөө авилгалын эсрэг конвенц 2006 оны конвенц байгаа шүү дээ. Бид нар чинь ингэ дэлхийд нэгж чинь. Ийм юм, ийм амтнийгч байх үү хүний ч тэгж болохгүй. Дэлгэр сайхангүйг сайд болгочоод тэгээд юу бодож яваад авилгалтай тэмцээд байгаа юм дээ. Хөөе таштава. Чи яаж авилгалтай тэмцээд байгаа юм бэ? Тэр нэг хөөргөн залуу гарч ирээл нэг бүлтгнээл ингэж авилгалтай тэмцэж гэн ингэж гэн гэж ярих юм. Тэр авилгалтай тэмцэх газрын залуучууд. Тэр залуучууд ч мэдээж ингэж ажиллаа хийж байгаа. Та нар ихтэй босоо удирдлагатай л байгаа шүү дээ. Ой жаргал сайхан одоо энэ олон бие биенийг хулгаач гэсэн нөхдүүдийг яах гээд байгаа юм бэ ерөнхий прокурор. Баахан юм дэлбэллээ шүү дээ. Тэгээд юу хүлээгээд энэ нийгмийн уур амьсгалыг яаж дарах гээд байгаа юм та нар. За үг сумжирчлаа. Бүгдэнд амжилт хүсье. Хавар болоо жоохон хаваршаад байгаа. Гэхдээ хавар байна уу, өвөл байна уу, өдөр тутам бидний мөнгнөөс авилгачд сарж байгаа гэдгийг хулгайгүй бол улсын төсөв яаж гой бүрдэх вэ гэдгийг бид нар бүгдээрээ мэдсээр үж ингээл мэлийгээ сууж байгаа л харамсаж байна.